TWR Монгол байгууллагын найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөр танд хүрч байна. Бид бол Бурхны сайн мэдээ болон Есүс Христийн найдварыг түгээж буй найдвар доторх эмэгтэйчүүд. Ээжээ, өнөөдөр сургууль дээр юу болсон гэж би яаж мэдэх юм бэ? За тэгээ Сара яасан гинэ? Тэг эмчтэр очив юу гэж юм? Ээжээ, нэг хүү намайг бүр шатруу түлэгч гисэн. Үгүй чи яасан сүртэй юм бэ? Сара, тэг эмч юу гэж юм? Яасан гинэ? Би сургуулийн эмч рүү явсан. Үгүй чи байж л дээ, ээж нэг хүнтэй уцаар ярьж штэ. Тэгэхэд эмч за Найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөрийн маань ээлж дугаар эхэлж байна. Би Жимсээ байна. Та нар өмнө нь төрөний ээж охин шиг яриаг сонсож байсан байх л та тий. Тэгэлгүй яах вэ? Би гэрлээ байна. Хэрв та аль хизээний ээж болсон бол эсвэл бага насны хүүхэдтэй бол өнөөдрийн нэвтрүүлгээрээ анхааралтай сонсоорой. Тэгээд хүүхэдтэй хэрхэн анхаарч сонсох талаар ярилцах болно. Саяны сонссон ярианаас анзаарах юм бол ээж нь охиноо бүрэн гүйцэд анзаарч сонссон уу? Эсвэл охины хувьд ээж нь ойлгож сонссон гэж санагдсан болоо, тийм мэдрэмжийг авсан болоо тий. Миний бодлоор л үгүй ахаа. Гэрлээ юу гэж бодож байна? Харин тийм тий. Тэгээд дараагийн яриаг бас үргэлжлүүлэн сонсъё. Ээжээ, өнөөдөр сургууль дээр юу болсон гэж би тэрий чинь яаж тааж чадах юм бэ? Юу болсон юм? Би савлуур дээр тоглож байсан чинь нэг эрэгтэй хүүхэд гүйж ирээд намайг савлуураас түлхээд унгаачихсан. Хөөрхөд тийм үү? Тэг гэмтчихээгүй үз? Харин тийм ээ. Өвдөг маань шалбарчихсан. Тэгээд би багш дээр очиод хийсэн чинь багш намайг эмчийн өрөөнд дагуулж ороод өвдгөн дээр маань наалт тавьж өгсөн. Одоо тэгэд яаж чинь? Зүгээр үү? Зүгээрээ. Багш намайг зүгээрээ гүйж асуухаар нь би гайгүй байна гэж хэлчихсэн. Тэгээд анги руу явсан. Энэ арай дээр сонсогдож байна тий. Хэлж ярьж байгааг нь ээж нь анзаарч бас сонссон гэж охин нь бодож байгаа бол энэ ярианаас. Тэгээ ийм тохиолдолд охины мэдрэмж хэр байх бол тий. Тэгээд юу тохиолдсныг нь ээж нь анхааран сонссон гэдгийг охин одоо мэдж байгаа гэж би бол бодож байна. Та нар мэдэн дээ, хэрвээ та ээж хүн болол би нэг зүйлийг бас та бүхэнд хэлмээр байна. Хүүхдээ бүрэн гүйцэд сонсно гэдэг хүүхдийнхаа төлөө хийж байгаа хамгийн чухал зүйл шүү гэж уриалмаар байна. Тэгээд саяны хоёр яриаг бүгдээрээ сонсслоо шүү дээ. Танд өөрт чинь яг энэ ярианаас юу бодогдвоо, та өөрийгөөс дүгнж харвуу гэж асуумаар байна. Тэгээ хоёр өөр нөхцөлд охинд ямар хөө сэтгэгдэл төрснийг бүгдээрээ бас нэг эргцүүлээд бодъё. Сургууль дээр юу болсныг ээж нь анзаарсан санагдсноо, эсвэл охин өөрийгөө одоо чухал үнцэнтэй гэж ээждээ мэдрүүлэхийг хүссэн боллоо. Тэгээ нөгөө эхний ярилцлага дээр болохоор охинд нь нэг тийм их сайхан мэдрэмж төрөөгүй хаа гэж бас бодож байна. Тэгээд хүүхэд ер нь ярьж байгаа зүйлд нь ямар ч одоо хэрэггүй юм шиг одоо мэдрэмж өөртөө төрөх юм бол их амархан ярихаа болчихдог. Тэгээд ээжийнхэн хувьд ч гэсэн сайн Сараа нь одоо эмчтэр очсон одоо асуух чухал зүйл байсан бах л да. Тэгээ нөгөө хүүхдүүд маань бага байхад яг энэ шиг одоо байдалд орж байснаа нэг байснаас санаж байна. Тэгээд хийж байсандаа илүү анхаарад нөгөө хүүхдүүдтэй анхаарахаа болохоор их одоо их л хурдан л болдгол юм байл л дээ, тийм байдал руу шилжих. Тэгээд охин маань багадаа их яриа хүүхэд байсан. Тэгээд нөгөө болсон бүх юмаа ярина. Хэрэгтэй хэрэггүй зөндөөл юм ярьдаг л та. Тэгтээ байнга л нэг шалгааж асуудаг болохоор би нэг жаахан нэг залхаад сонсон дүр үзүүлээд одоо үзүүлдэг болчихсон байсан гэхүү. Тэгээ түрүүний ээж охины ярианаас хоёр дахь ярилцлагыг нэг бодоод үзтээ. Охин яг энэ тохиолдолд яах байсан болоо? Харин тэнд хайрлагдаж халамжлагдаж байгаа юм шиг тийм мэдрэмжийг бүрэн бүтэн одоо авсан баха гэж одоо итгэлтэй тэрэн дээр. Яагаад тэгж бодсон бэ? Нэг ээжийнхэн асуултуудыг анзаарсан уу? Нэг эхлээд охиноосоо яасан бэ гэж асуугаа тий. Тэгэхээр охиныхон ярианыхан одоо яриаг нь сонсож байгааг нь илэрхийлж байна тий. Тэгээд сонссон болохоор өвдөж гимтээгүй үсттэй гэж асууж байгаа сте тий. Тэгээд охиноо цааш нь яаж одоо яг ямар мэдрэмжээ одоо хуваалцахыг одоо боломжийг одоо мэдрэмжээ хуваалцах боломжийг нь олгож байгаа. Тэгээд эцэст нь одоо тэгээд яг яах вэ? Гайгүй юу гэж одоо асуусан тий.
Хүүхдийнхээ төлөө хийж чадах хамгийн чухал зүйлээ нэгний талаар өнөөдөр бүгдээрээ ярилцж байна. Яалтчгүй энэ нь хүүхдээ анхаарч халамжилж байгаа бол тэднийг эхлээд сонсох хэрэгтэй бид манай нэвтрүүлгийн зүгээс уриалж байна. Тэгээд өөрөөрөө төсөөлөд үзэлтэй та хин нэг найзтайгаа ярилцах гэсэн чинь шууд л цаашаа эргээд өөр хүнтэй яриад эхлэх юм бол танд ямар мэдрэмж төрөх вэ? Бидэнд ийм зүйлүүд бас амьдрал дээр зөндөл тохиолддог шүү дээ, тий. Харин тэгээд яг үүнийхээ оронд нөө найз чинь тань руу хараад яг ярьж байгааг чинь сонсвол шал өөр шүү дээ, тий. Нөө сэтгэл тэнийгээл дотроо онгойгоол сайхан болол ирнэ шүү дээ. Тэгээд хүүхдүүдэд маань ч гэсэн яг үнтэй адилхан. Тэгээд нөгөө талаараа хүүхдүүд маань биднийг сонсдоггүй гэдэг сонсож байна уу гэдэг бол маш одоо чухал асуудал. Тэгээд хүүхдүүдэд өсөж том болох тусам хүүхдүүдэд үгэндээ оруулах хамгийн сайн арга бол тэднийг эхлээд сонсох юм байна гэдгийг одоо хэрэгжүүлээд үзвэл таас гайхах болно. Сонсох гэдэг бол хүүхдүүдэд өгөх хамгийн гайхалтай бэлэг. Сонсож өгнө гэдэг нь тухайн хүүхдийг хайрлаж халамжиж байгаагаа одоо харуулаа зогсохгүй хүүхдүүд маань том болоод ямар ааш аягтай хүн болох вэ гэдгийг бас зааж байгаа нэг хэрэг. Гэхдээ сайн сонсно гэдэг нь зүгээр нэг сонсох тухай биш үстэй тий. Ихэнхдээ бага насны хүүхдийн яриа ойлгомжгүй бас төвөгтэй байдаг л та. Бид сонсохдоо тэдний ярианы агуулга биш хүүхдийнхээ мэдрэмжийг анзаарч байгаагаа хүүхдэд ойлгуулах нь маш сайн ойлгуулах нь чухал байгаа. Жишээлх юм бол чи тэгээд ичиж сандарсан уу гэж асууж болох юм. Бас ингэж хэлж байгаа нь хүүхдийн санаа зовж ичиж сандарсан зүйлд нь анхаарч туслахыг хичээж байгаагаа илэрхийлж байгаа бас нэг хэлбэр юм л та. Тэгээд ингэж ойлгож сонсох нь идэвхтэй сонсох гэдэг юм л да. Яг ингэж ойлгож сонсох те. Эсрэгээр нүг идэвхгүй сонсох гэж бас байгаа. Тэгээд хүний ярьж байгааг сонсоод байгаа юм шиг хэрнээ нүг юу ч асуухгүй, хариулахгүй байхыг хэлдэг. Тэгээд нөө хүүхдүүд маань юу ярьж байгааг сонсоод байгаа хэрнээ сонирхож одоо асуулт асуухгүй, хариулахгүй байна л гэсэн үг л дээ. Тэгэхээр нөө жимсээ бид хоёр энэ талаар их ярьдаг шүү дээ. Нүг өөр насны хүүхдүүдээсээ хэрхэн сонсож, ойлгож, сурах арга одоо туршлагаа хуваалцдаг гэхүүдээ тий. Тэгээд хүүхдүүд маань ялах балчир байх үед нь бид хэснийг нь давтаж хэлэх, яриаг нь сонсоод инээмсэглэх зэрэгээр нүг ханддаг байсан. Инхээр нүг хэлж байгаа одоо чадахгүй байгаа санааг нь тайван зөөлөн илэрхийлээд бас зүгээр л нүүрний хөдөлгөөн нөр одоо тухайн одоо хүүхдэд дэмжиж байна гэдгээ илэрхийлж байна гэсэн үг. Тэгэд хүүхдэд нь 2 юм уу 3 настай болол иймэрхүү асуултнуудаас хүүхдээсээ та асууж болох юм. Чи тэрийг хэлдэ, чи юу гэж бодож байна гэх мэтэр асуугаад нөгөө харилцан яриагаа өрнүүлээд хүүхдээ бас өөрийгөө илэрхийлэх хэрэгтэй чухал хүүхд шүү гэдгийг нь ойлгуулахад нь бас бид нэр эдгээр асуултаар тусалж болох юм тий. Тэгээд асуултнуудад нь бас бүгдээрээ залахгүй маш сайн хариулаад авах хэрэгтэй байх нэ. Тийм тэгээд 4-6 настай хүүхдтэй болвол хүүхдийнхээ өгний цаана ямар мэдрэмж байгааг нь ойлгох хэрэгтэй. Нүүрлүүнд харж байгаа толгоогоо дохих гэх мэтэр харилцаагаа дэмжиж өгвөл хүүхдүүд үргэлж нэг өршлүүлэн яриа л байдаг гэсэн үг тий. Тэгээд одоо ярьж байхад нь өөр олон зүйлд одоо саад болохгүй цагийг одоо зөв сонгол их зүгээр. Тэгээд хамтдаа алхах эсвэл унтахаас өмнө ч юм хажууд нь хэсэг сууж агаад одоо сонсох нь их чухал байгаа. Тэгвэл нөө хүүхдүүд өөрийнхөө хэлж ярьж байгаа зүйлийг их чухал хэрэгтэй юм байна гэдгийг мэдэрдэг байгаа гэсэн үг. Хүүхдүүд маань өсөж том болохоор юу хийж байгаа сэтгэл санаа нь бас ямар байгаагаа бидэнтэй тэр болгон ярихаа болчихдог шүү дээ. Та ч гэсэн өсөж том болж байгаа хүүхдээсээ сонирхдаг мэддэг зүйлийг нь асууж бас хүүхдүүдийнхээ санаа бодол зөвлөгөөг нь амьдралдаас авч болох юм. Тэгээ жижигхэн цаасан дээр юм бичиж үлдээгээд ч юм уу хайрлаж халамжилж байгаа гэдгээ ч гэсэн тэднэрт иймэрхүү жижиг байдлаараас бид нар мэдэгдэж болох юм аа. Тэгээд хэрвээ хүүхдээ шүүмжилж буруутахгүйгээр сонсож чадах юм бол хүүхд чинь одоо тантай илүү ихээр ойр дотнд байж их ярилцах болно. Тэгээд бас таны цаг зав сонирхлоос илүү тэд өөрсдөө үн цэнтэй гэдгийг бас мэдрэх боломжтой байх нэ. Та бас хүүхдүүдтэй хэрэгтэй чухал зөвлөгөө өгөх юм бол таныг бас илүү сонсож өгнө шүү гэж хэлмээр байна. Тэгэд найдвар доторх эмэгтэйчүүд нэвтрүүлэгтээ хамт байгаа та нартай маш их баярлалаа.
зүв байж болон битгий арга тасарсан житгэл найдвар би шаналж гутарсан ч хайрлах нэгэн чамд би түүнийг хайгаж тэр бол эцэг түүнийг дагаж тэр бол хай тэр чиний зовлон нуурын дээрээ үрэн түүнийг хайгаж түүнийг дагаж эсдэг тэр чамай мөнхөд хамгаалан Хүүхдүүдтэйгээ зөрчилдөх үе зөндөл амьдралд гардаг. Тэгээд сонсох гэдэг үргэлж амархан байдаггүй, амьдралд үргэлж амархан байдаггүй. Заримдаа бид хүүхдүүдтэй юу бодож, юу мэдэрч байгаагаа л хэлхийг хүсэж байдаг. Гэхдээ яг тэдний мэдрэмж, тэдний бодолд одоо юу болж байгааг нь мэдэрч байгааг нь бас сонсхийг бас үнэхээр хүсдэггүй үед байгаад идэг тий. Тэгээд нөгөө өөрийнхөө амьдралын жишнээс бас ярих юм бол охинтойгоо яг ийм хичээлээ тараад ирэх болгонд нь бид хоёр нэг 10 минутын ярилцлагыг дандаа гаргадаг. Өдөр болгон яг ямар мэдрэмж авсан, хүүхдүүдээс ямар мэдрэмж авсан, багшаасаа ямар мэдрэмж авсан гэд тэгээ яг иймэрхүү зүйлийг яриад байх үед охиноо яг сайн сонсоод байх үед дараа нь би яг үүрэг даалгавар өгөх үед анхааралтай сайн сонсоод яг нэг бүрчлэн хийдэг. Яг энийг яг хүүхдээ сонсох нь ямар чухал вэ гэдгийг бас харж байгаа. Харин тийм дээ. Тэр нүг ээж байх гэдэг тийм ч амар одоо зүйл биш ч үү дээ тий. Тэгээ миний бодлоор олон ээжүүд ээж байх гэдэг ажлынхаа аль нэг хэсэгт нь шийдэх асуудал гарчаал одоо яваад байгаа юм шиг санагдтiin. Тэгээд хүүхдүүдээ үн цэнтэй шүү гэдгийг мэдрэхэд нь урамшуулж тусалсаар байх нь одоо хамгийн чухал зүйл. Тэгээд гэхдээ бид энэ ажлаа хэр сайн хийдэг болоо гэж бас бодогдож байна. Тэгээд өнөөдөр бид Марлагийнхаа амьдралын түүх болон ээж хүний зорилгын талаарх санаа бодлыг сонсохоор ирсэн байгаа. Тавтай марлаа Марлаа. За намайг өрсөнд баярлалаа та хоёртоо. Надад бас нэг юм тохиолдож байсан. Хэдэн жилийн өмнө би 5 настай хүүтэйгээ хамт таксин суучсан явж илаа. Тэгээд нэг анзаарсан чинь жолооч маань маш их ачаалттай замаар нэлийн удаан болгоомжтой явж байна. Машинууд хойгоор урдуур нь шур гэд сүлжээлэн. Зарим жолооч нараас учир зүггүй сигналдаал байна.
Харин жолооч маань тайван жолооцсон хിവэрэл байгаад исэн. Тэгээ босож жолооч нараас их өөр болохоор би жаахан сониуч зан хөдлөд. Та яагаад бусад жолооч нар шиг давихгүй байгаа юм бэ гэсэн чинь одоо хүү чинь ирээдүйн ерөнхийлөгч юм билүү? Бурхан хүү чинь энэ улсын удирдагч болох байх. Тэгээд л би осол аваарт өртүүлчихгүйгээд жоохон яваад байгаа юм шүү дээ гэж хэлсэн. Сонирхолтой юм аа. Тэгэхээр маш их тийм сайхан өөдрөг бодолтой хүн байгааз. Тийм биш үү. Танай хөө ерөнхийлөгч болох байхаа гэж хэлээ зогсохгүй огт танихгүй хүн байж аюулгүй байхад нь ч гэсэн үнэхээр их анхаарал тавьсан байна шүү дээ. Хүүхдээ аюулгүй байдлыг их анхаардаг хүн байсан ба шүү дээ. Тэгэхээр жолооч ах алсын хитийн хараа тэр зорилгын талаар ярьсан байгаа үстэй тий. Тэгэхээр ээжүүддээ та нартаа алсын хараа зорилго байгаа юу мэдээж бүх ээж нарт л байдаг тий. За та хүүтэйгээ амьдралынх нь алсын хараа болон зорилгын талаар ярьдгүү. Та охинтойгоо амьдралынх нь зорилго утга учирын талаар ярьдгүү. Та хүүхдүүдтэйгээ ирээдүйн ямар байх талаар зураглаж тэднийг энэ амьдралд үн цэнтэй гэдгийг мэдрэхэд нь тусалдгүү гэд. За иймэрхүү асуулт бас өөрөөсөө асуугаад үзээрэй. Библийн Иремья номонд учир нь та нарт зориулж байгаа төлөвлөгөөнүүдийг би мэдэх бөгөөд тэдгээр нь та нарт ирээдүй ба найдварыг өгөх гай гамшигын бус сайн сайхны төлөөх төлөвлөгөөнүүд юм а гэж эзэн тунхаглаж байна гэсэн байдаг. За хүүхэд болгон Бурхны бидэнд өгсөн бэлэг шүү дээ. Та хүүхэдтэй болъё гэж төлөвлөөгүй ч гэсэн жирэмсэн болсон бол тэр хүүхэд санаандгүй эсвэл гин алдаад л хүүхэд болчихсон хэрэг юусоо биш. Хүүхэд чинь хөгжлийн бэрхшээлтэй байж болно. Эсвэл оюуны суралцгуун гэд ямар нэгэн бэрхшээлтэй байсан ч гэсэн тэр хүүхдийг Бурхан хүн болж төрхийн зөвшөөрсөн гэсэн үг. За Бурхан уурлаад чамайг шийдэх гэж өгөөгүй шүү дээ. За Бурхан хайрын Бурхан учраас танд хайрын бэлгдэл болгож өөр хүүхэд өгсөн. Тэр таны асуудал бэрхшээлийг ерөөл болгож өгөхийг хүсэж байгаа. Тэгээд нөө Бурханы амлсан үгүүдийг бас уншиж өгье. Тэгээд Исая 49:16 дээр би чамайг мартахгүй үзэгтэн би алгандаа чамайг сэлсэн бөгөөд хан хэрмүүдчин үргэлж миний өмнө байна гэсэн байдаг бол Иремья 1:5-д эхийн хөвлөж чамайг бүрдүүлэхээс өмнө би чамайг мэдэж байсан гэсэн байдаг. Үнэхээр гайхалтай байгаа зү тий. Бурхан бүх зүйлийг мэддэг. Тэгээ бүгдийг зохицуулж бидэнд одоо зориулсан төлөвлөгөө бэлдсэн байгаа гэсэн байх шүү дээ. Тийм шүү. Тэгэхээр ээж байна гэдэг бол Бурханы хүсэл. Бурхан хүүхдүүдтэй зориулсан гайхалтай төлөвлөгөө юм шүү дээ. За хүүхдүүдэд заах, сургах, хүмүүжүүлэх, хайлаж урамшуулах гэдэг олон зүйлийг хэлэхээр таныг ээж болгон томилсон байна. За хүүхдүүд өөрсдийгөө хайрлагдах хэрэгтэй гэдгийг мэдрэх нь хамгийн чухал. Бас амьдралд нь зориулсан Бурханы төлөвлөгөө зорилгын талаар танаас олж харж бас суралцах болно. Гэхдээ заримдаа ээжүүд бид нар ингээ өөрийнхөө амбиц, өөрийнхөө төлөвлөгөөг хүүхдүүдтэй тулах гэдэг нь харамсалтай тий. За тэгчгээд хүүхдүүд маань өсөж том болоод эдийн сонирхолтой, хуваа хичээсэн, өөртөө гэсэн тийм бие төвтэй, төвчээргүй гэх мэт одоо сөрөг зан чанартай болчихсон хойно бид нар гайхаад байдсан шүү дээ. Яагаад одоо хүүхдүүд маань хүмүүсийг хайрлахгүй, анхаарч өрөвдөхгүй байгаа гэл тий. Магадгүй бид нар хүүхдүүдээ сайн сурах ёстой, хичээх ёстой, гоё мэргэжил сонгох хэрэгтэй, мөнгө их олдог ажилтай болох хэрэгтэй гэдэл нөгөө зах замбраагүй шахалтуудыг шаардаад идэг шүү дээ. Бас таа ч гэсэн өнөөдөр тэгжиж магадгүй. Тэгсний үр дүнд хүүхдүүд маань 30 нас хүрэхээс өмнө тансаг машинтай, том байшинтай бас болж болох юм тий. Бидний хилдэг одоо бас нэг үг байгаа штэ тий. Том болоод та нарын төлөө ядарч унтлаа ажиллаж, асарч хамгаалсан аав ээжийнхээ ачийг хариулах ёстой гэж. За, ээжүүд ер нь хүүхдтэй маш их нөлөөлдөг. Тэгэхээр бид сайн ээж үү? За, эсвэл ээж байх гэдгийн утга учир зорилгоо алдчихад байна уу гэдгээ бас сайн ойлгох хэрэгтэй. За, их хүн байх гэдэг чинь маш их хайр, зориулалт, золиос бас хугацаа шаарддаг зүйл. За, хичнээн ч удаа бухимдаж, итгэл найдвараа алдаж, одоо тусдим гордож, урам хугарч магадгүй. За, сайн ээж байж чадахгүй байгаа юм шиг санагдах үе бол зөндөө л гарна тий. За, магадгүй та хүүхдийнхээ амьдралд алдаа гаргасан юм шиг санагдах үед үнэхээр хүнд хэцүү болдог. Заримдаа тэсгэл алдаж үг үйл дээрээ бас хүүхдүүдэд гомдоох тохиолдол гарна.
За хүүхдүүдэд шүүмжилж хайхрахгүй орхиж эсвэл бүх юмаа төгс сайн хийхийг шаарддаг гэж магадгүй. Зарим ээж аавууд нэг хүүхдээ илүү хайрлаад нөгөөхийг тэгсгээд тоохгүй хайчдаг. Бид хүүхдүүдэд бидэнд ирсэн баяр хөөр гэж биш, харин амьдралын ачаа дарамт юм шиг ойлгуулчих байх нь бас байдаг шүү дээ, тийм. Тэгэхээр ээжүүдээ би та нартаа нэг юмыг мэдээсэй гэж маш их хүсэж байна. Та зүгээр нэг ээж болсон зүйл ерөөсөө биш. Бурхан өөрөө таныг итгэмжтэй, сайн ээж байхаар дуудсан гэсэн үг. Төгс ээж биш ч үү дээ. Бид өөрсдийнхөө сул талыг харахаараа сайн ээж байж чадахгүй нэ гэдгээ хаширдаг. За би таныг ийм нэг зураглал нүдэндээ төсөөлөд үзээч гэж хэлмээр байна. Бурхан гартаа сан барай зогсож байна. Өглөө босгоод сэтгэл санаа жаахан арцаагаад орооцолтчихсон ус шиг байдаг штеп. За хүүхдүүдийнхээ аргыг олоход их хэцүү, уурлаж бухимдсан, даван туулахад бэрх үед ч Бурхан таны сул талыг самнаж, ширэлтэйг нь гаргаж өгдөг юм шүү. Та мэдэндээ Бурхан бол хайр инэрлийн Бурхан шүү дээ. 1-р Иохан 1:9. Бид нүглээ улайвал итгэмжит зөвхт. Тэрээр нүглийг маань уучилж бүхий л зүй бусаас биднийг цэвэрлэнэ гэж өөрийнхөө үгэнд хэлсэн байгаа. Тэгэхээр их хүн байхад хэцүү санагдаж байгаа. Тэр бүх орооцолцсон зүйлсээ Бурханд хэлж гэмшихийг хүсэж байна уу? Бид өнгөрснийг өөрчилж чадахгүй л дээ. Гэхдээ Бурхан таныг үрд мөн хайрладаг юм шүү. Бурхан таныг тодорхой зоригтой их хүн болж гэрэлтэн өсөж өндийгөөсэй гэж хүсдэг. Та Бурханы тусламжийг авмаар байвал надтай хамт залбираарай. Хайртай Бурхан минь ээ, намайг их хүн болгосонд баярлалаа. Гэхдээ заримдаа би сайн ээж байж чадахгүй л байна. Хүүхдүүдэд хайрлаж өсгөхөд таны тус үнэхээр хэрэгтэй байна. Хүүхдүүддээ төвчээртэй хандаж, урамшуулж, тэдэнд минь зориулсан таны сайн сайхан төлөвлөгөөг харуулхад туслаач. Өнгөрсөнд хийсэн алдаа бүрийг минь уучлаарай. Намайг итгэл найдвараар дүүргэж өгөөч. Есүсийн нэрээр. Амен. Та заримдаа завгүй яарч сандарсан. Тэгээд хүүхдүүдтэйгээ хийгэж бодсноо амжуулах зав олдохгүй юм шиг санагдаж байна уу? Нэг амьсгаа аваад жоохон цогсхийгээд энэ шүлгийг та сонсоод үзээрэй. Энэ шүлэг нь болохоор Хелен Ян гэдэг зохиолчийн хүүхдүүд хүлээхгүй гэдэг шүлэг байгаа. Шүлгийнх нь агуулга нь болохоор амжуулах ажил маш их байлаа ч гэсэн хүүхдүүд чинь хурдан өсөж том болдог юм шүү гэдгийг танд сануулахаар тийм агуулгатай шүлэг байгаа. Цаг хугацаа хизээч бид нарыг хүлээхгүй. Хүүхдүүд маань ч гэсэн дуу утахгүй өсөж том болчих учраас амьдралынхаа хамгийн үнцэнтэй зүйлийг шийдэхин тулд зогсолт хийх хэсэг нь биднээс л хамаарч байгаа. Тэгээ бүгдээрээ хамтдаа шүлгээ сонсъё. Хаалга тасгийн хаагтгаа болох, ханан дээр дарсан гарын мөр арчигдан арилах, шалан дээр таарсан тоглоомууд хураагдаж, шулганан шагилдах хүүхдүүдийн яриа үгүй. Тийм цаг ирэх болно. Тэгэхэд би харамсал үгүй баяр хөөртэй санах болов. Хүүхдүүдтэйгээ өнгөрөөсөн сайхан мөчүүдэд дурсах, хайхралгүй оргисон хоосон дурсамжийн хором үгүй. Бодол сэтгэлдээ тэнүүн сайхан амьдрахын тулд Бурхан минь надад мэрэгэн ухаан өгөөч. Ажил алба гүйцээж дуусгах зүйлс үнцэнтэй биш. Алдар магтаал авах өөр сайхан зүйл ажил үгүй. Амжуулах ёстой үүрэг минь энэ л байна гэдгийг мэдэж авах байх би нэг л өдөр. Хойш тавьж хүйтэн хөндий хандлагүй. Хөөр баяр дүүрэн таны тусламжаар хүлээн авч хайр инэрлэр тань намайг цаг хугацаа богино гэдгийг ойлгон хүүхдүүдтэй зориулах цаг яг одоо л юм байна. Тэд хүлээхгүй. Тийм шүү. Цаг хугацаа л үнэхээр богинохон. Ёстой нөгөө усны шувууч л нисээд одноо. За тэгэхээр таны хүүхдүүд өсвөр насных байж магадгүй. Тэд одоо тун удахгүй насанд хүрсэн хүн болно тий. Та хүүхдүүдтэй цаг гаргаж байгаа юу? Хүүхдүүдтэйгээ байх цаг чинь яг одоо шүү гэж хэлмээр байна. Хүүхдүүд хизээч хүлээдгүй. Тэгэд өнөөдөр бидэнтэй хамт байсан сонсогч танд баярлалаа. Тэгээд бас сайхан яриа өрнүүлсэн Марлада баярлалаа. Баярлалаа. Тэгээд жимсээ бид хоёр нь дараагийн дугаараараа та бүхэнтэй уулзахыг тэсэн ядан хүлээж байна. Танараасаа бас нэвтрүүлэг сонсоод сэтгэгдлүүдийг чинь унших сайхан байдаг шүү. Та бүхэн бас бидэнтэй холбогдоорой. Хэрвээ та ээж бол Марлагийн өнөөдрийн яриаг нухацтай бодоод үзээрэй. Тэгээд Бурхан танд ээж гэдэг энэ хувь тавиланг онохдоо төгс ээж бай гэж одоо хэлээгүү. Харин итгэмжтэй ээж байхыг одоо хүссэн байгаа. Тэгээд бид бүгдээрээ ээж байхын тулд алдаж онож л одоо суралцаж явдаг. Тэгээд Бурхан өөрөө итгэмжит учраас тусламж хүсэж залбирахад чинь сонсох болно.
Тэгээд бусад хүмүүсийг сонсдог шиг хүүхдүүдээ сонсгоо бүү мартаарай. Тэгээд бурхан таныг ивэг. Баяртай. Дараагийн дугаараар дахин уулзцгаая. Баяртай. Та TWR Монгол байгууллагын найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөрийг хүлээн авч сонслоо. Та бидэнтэй холбогдохыг хүсвэл TWR Women of Hope Mongolia Instagram болон Facebook пэйж хуудасаар мөн 9070751 дугаараар холбогдоорой. Нэвтрүүлэгтэй холбоотой таны санал сэтгэлийг бид хүлээн авахдаа баяртай байх болно.